High volume-лаас ингүүлэн байна. Өнөөдрийн манай татуугийн зочноор гүрүүл ирсэн. Тэгээ бид нарт өөрийгөө танилцуулаач. За миний Хочиг Гүрүүл гэдэг нэрийг Гочруу байна. 25 настай. Зураач мэрэгчлээ одоо шивээс хийж байна. Тэгэхээр шивээс хийдэг шивээстэй хүнийг бид нарыг батсан байна. Тэгээд ер нь одоогийн байдлаар яг ингээд биенийхээ хэдэн хувьд шивээстэй яг тоол бол барагцаалбал хэрэг шивээстэй. За тийм тоолж моолс удаа бол байхгүй шүү дээ. Гэхдээ ер нь биенийхээ нэг 60% тийм үү 70% шивээстэй гэж бодож байгаа. Хамгийн анх хэдэн настайдаа шивээс илгэжсэн? Хамгийн анх 4-р ангитай шивээс илгэжсэн. Пүү. За анхныхаа шивээсний талаар ярилцаа тэгвэл. За хамгийн анхны шивээс гүрүүл байгаа. Хинээр 4-р ангитаа яаж яваад За энэ гүрүүл шивүүлсэн бэ? түүхийн яриад их сонио. Энийг манай аавын найз шивүүлсэн, аавын зөвлөгөөгөөр. Тийм. Аав шивээс илгэж аваад тэгээ чи нэг шивээс илгэж гээд. Нэг хилэнц юм уу гүрүүл шивүүлэх сонголтонд унаад тэгээ гүрүүл шивүүлжсэн. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл гүрүүл болсон да. Ямар машин байсан бэ тэр үед? Тэр үед Орос машин байсан. Тэгээ Гар одоо энэ шивээс илгдэг хүмүүс мэдэндээ идрээгээд анхаар анх хийлгэж ирсэн. Орос машинаар. Тэгэл 4-р анги наа чинь анх тавлж маавлал янз бүр. Ер нь тийм юм санахгүй нөө ер нь. Тий. Өвдсөн ч бахаас. Тэгэнгүүтээ 4-р ангидаа шивээс хэлэнгүүтээ дараагийнх нь шивээс нь хизээсэн бэ. Тэгээд би чинь нэг 2 жил гарын шивээс хэлэхгүй угаасаа нөгөө сургуульд болохгүй. Тэгэл ад үзэгж явж байгаа. 2 жилийн дараа нас тэгэл юм хийлгэсэн баха. 6-р ангиас хойш гэсэн. Тийм 6-р ангиас хойш тэгэл эрчимтэй хийлгэсэн баха. Тэр үед шивээсний одоо нөгөө нэг хийлгэх сонголтууд байгаа шүү дээ. Дээр үед чинь нэг каталогоос хардаг ч юм уу. Ер нь эсвэл шивээс чинь өөрөө гоё шивээс санал болгохгүй байх ч юм уу. Тэр үед төссөн шүү дээ. Тэгмээд 6-р ангидаа дараагийн хийлгэсэн шивээс нь ямар шивээс вэ? Дараагийн шивээс нь энэ Есүсийг хийлгэсэн. Есүс ба. Гэхдээ энэ ер нь юу л да би нөгөө нэг угаасаа зурхыг хүсдэг байсан, зураач мэрэгчлээ болохыг хүсдэг байсан. Тэгээд жоохон шивээс нь тийм улс уртаа хандсан гэх юм. Бас нэг хүсэж байгаа юмнуудаа хийлгэсэн. Миний бие дээр одоо Есүс ч байгаа, Буддаач байгаа, бөөч байгаа. Ер нь тэгэл чөтгөр бүх юм л байна. Ер нь миний хүссэн бүх юм л байгаа. Ер нь ихэнх шивээснүүдтэй чи одоо утга учир ач холбогдлыг айгүй өндөр хэмжээгээр өгдөг гэсэн үг. Ер нь одоо шивээс чинь хүнийхээ хувьд ч хэлэхэд хүмүүс нэг шивээс хийлгээд нэг найз нэг юм хийлгэчээр энийг хийлгэчээгээд нэг 2 жилийн дараа уудчихдаг байхгүй. Зүгээр тийм юм байх ёсгүй хүний бие дээр. Тэгвэл одоо хийлгэсэн шивээс хүний хувь тавиланд нөлөөлдөг гэдэгт итгэдэг юм. За тийм юм мэдхгүй зүгээр тэр карма л байдаг байх. Одоо бөөмөдөр үзүүлэн ч юм уу те. Давал шивүүлчүүл өвчлээ гэдэг тийм байхгүй хаа. Окей. За тэгвэл очрооныхаа шивээсний талаар. За энэ бол тэгэл хамгийн сүүлд хийлгэсэн шивээс барам минь. Тэгэл мэдээж очроо байна. Нэрэндээ очроо байна тий. Тэгэд яг энэ нэрийг өдөө 20 хэдэн жил ингээд зүүгээд хүнддээгүй нэг юм тиймээ болчоог болохоор бас шивүүлчих зүгээр юм болов гэл хийлгэсэн. Окей, за тэгвэл цаатлахын гарны энэ алган дээрхээ үзүүлээч. Тий, алган дээр ингээд шивээс хийхээр ингээд арилждаг юм лээ. Уул нь юу шивүүлсэн бэ? Энэ өөлж байгаа хүүхэд байна. Яагаад өөлж байгаа хүүхэд гэж? Энд чинь пиник байсан. Тэг яах? Тавлаад ингээд бэж байгаа алга болсон юм. Энэ угаасаа ингээд алга болохын хугацаанд бол тэгээд сарын дотор л алга болт юм бэлээ. Дахиж давхарлуулна гэж. Давхарлаа. Гэтэ өөртөө хийсэн болохоор нөгөө нэг зөөлхөн хийсэн байж магадгүй бас. Хүнээр хийлгүүл. Өөр дээрээ энээсээ өөр шивс хийжсэн үү?
Тэгэл ер нь энэ тэгэл гоё мой гар хүрэх газар бол А шүү. чи баруун гараараа. Баруун. Тийм. Тэгэхээр баруун гарах энэ тал руугаа бол Тийм. Энэ миний хүртэл тэгэл ингээл хийсэн. Тэгээ энэ тийжээжсэн добермен хүртэл өөртөө хийжсэн ингэж байл. Ингээд буруу тийш харуулж байгаа даа. Тийм ингэж харж байгаа л хийсэн шүү дээ. Окей. За тэгвэл тэнд байгаа 808 гэдэг шивсэн юм дуучир. 808 гэдэг бол бомбрын цохилт. 808 гэдэг би 2012 онд нэг хамтлагтай байсан Lil Cry тэр үед NMN Deep Pain бид нар нийлж нэг бүлэг болжсэн. Тэр үед хэлчихсэн шивээс тэгэл. Тухайн үедээ. Тийм тухайн үед. Ер нь гэхдээ тэр бүлэгт байсан хүмүүс их ихтэн байдаг шүү. Nice. Окей. За дээдлийнх нь Ералашин шивэсэг. Тэгэл яхад. Дурсан ч шүү дээ. Тийм. Хүүхдүүдээ багтуудаа хүндэт эцэг хичүүдээ шүү дээ. Тийм энэ ч бас not hero гэж. Ер нь чинийх би энэ дээр чи юм өвгөн шивэснүүд бас нэлээ их байна тий. Тийм ер нь сүүлийн үед ер нь үг шивлэх дуртай болсон. Илүү. Яах вэ? Ингээд нэг юмыг хүнд хэлэх гээд хүсээд бидэрээ шивж байгаа шүү дээ. Тэрний орон зүгээр шивцэн л дээр юм билээ үгээр нь. За тэгэхээр энэ хоёр дээр нэг үг байсан шүү дээ. Тийм. Тэрийг ээж аав хоёрын нэр байгаа. Тэгээ би миний нуруунд дээр миний хөрөг байгаа л да. Тэрийг нэг 3 жилийн өмнө хийлгэжсэн байна. Тэр үед би яг ингээд ээжигээ юм аавгаа ингээд шивүүлээ гэж боддог байсан байхгүй юу. Тэгээд ер нь сүулт нь бодоод байсан чинь хамтдаа авсан тэгээд яах юм гэж бодлоо. Тэгэл өөрийгөө шивүүлсэн. Тэгээд харин араас нь нэрийн шивүүлсэн байхгүй. Өөрийнхөө зургийг өөрийнхөө царайг яагаад өөр төр шивүүлэх гэж бодсон? Үгүй яах та. Чи ингэ талент харцж болохгүй юм уу? Аагүй үе чинь зүгээр нэг юм шивүүлмэр байсан байхгүй хөрөг шивүүлмэр байсан байхгүй тэр үед харин ээжигээ шивүүлэхгүй аавыгаа шивүүлэхгүй гэж бодожоод за бас хүн одоо тэр хүмүүс чинь бас ингээд нас орно шүү дээ тэгэл. Тэгээ дараа нь надтай хамт дахиад нэг нас орчих юм болоо гэж бодоод өөрөө өөртөө хамт нас орохоор нь өөрийгөө илгэсэн байхгүй. Ээж чи аав чинь чи биш байсан бол өөр хин нэгний хөргийг ер нь шивүүлэхгүй гэсэн үг. Надад шивүүлсэн хөрөг байгаа. Гэтэ ер нь дээшгээ шивүүлсэн ганц миний хөрөг доошоо бол тэгэл Tupac Ice Cube-ийн хөрөг. Нөгөө нэг Tupac чам дээр байдаг уу? Тий. Май саана дээ. Нард байдаг шүү дээ. Окей. За тэгэхээр одоо цээжин дээрх шивэснүүд чинь энэ хоёр шуу хоёр өөр цаг мөчд хэлгэсэн юм байна. Тий. Нэг нь тод нэг нь бүдгүй шүү дээ. Тий. Ер нь чи шивэснүүдээ хинээр хэлэгдэг вэ? За би яг шивэснүүдээ сүүл бодоод үзчихэн баг 30-аад хүнээр хэлсэн байлаа. Тий. Таньдаг. Яг ингээд яг тийм гэсэн юм байхгүй. Тэгэл ерөн шивэсч дээр хэлгэн тэгээд энэ суперменийг бол бүр хийж чад огт шивэсний машин барьж үзээг бахаараа хэлсэн гэдэг. Тийм зүгээр чаднаа. Тэгэл өөрийнхөө машиныг бас ингээд том талбай байна шүү дээ. Тэгээ яах вэ гоё л гоё. Тэр хүн дахиж шивэс хийсэн үү? Тэр хүн дахиж шивэс хийсэн. Окей. За тэгэхээр энэ дээр байгаа бичгээ бид нар тайлбарлаж өгөөч. За. Энэ бол сүүлд манай анхаа гэдэг дүү маань шивсэн байгаа. Өөрийнх нь каллиграф завхын сквот гэж байна. Би өөрөө завхных. Тэгээд завхны хэсэг бас хүмүүс байгаа л та. Скватынх нь. Тийм скватынхаа. Цаадалт чинь бас энэ шивээс байгаа юм. Цаадал чинь байхгүй. Гэтэ байх баха. Чи анхдагч нь болж байгаа юм. Тэгвэл одоо энэ 808 тэ энэ хоёр чаа ингээд одоо хүмүүстэй хосоор гэх юм чааш юм те ингээд хамтдаа хэлгсэн шивээс. 808 бол яг юм тийм энэ бол ер нь байхгүй байгаа. Өөр ямар нэгэн тийм өөр хүнтэй хамт хийлгсэн ч юм уу тийм нийлнэгэд одоо дурсамжтай тийм шивээс байгаа юм. Өөрч тийм шивээс нэг байхгүй байх та. Тийм. Тэгээ одоо чи өөрөө шивээс хийдэг шүү дээ. Тэнгүүт шивээс хийлгэхийг хүсэж байгаа залуучууд агуулсан амар их байдаг болсон шүү дээ. Тэнгүүт яг шивээсийг хийхдээ одоо шивээсээ сонгохдоо ямар сонголт хийгээсэй гэдэг нэг тиймэрхүү зөвлөгөө байна. Одоо чинь чам дээр ирээд нэг юм бариад ирлээ чи энийг шивэхгүй гэж явуулах тохиолдол гарах уу? Бага. Тэгтээ тэгэл зөвлөгөө пласаар манай бог ярьсан шүү дээ. Тийм тэрнтэй л адилхан. Гэхдээ яг зарим хүүхдүүд бол одоо ингэж орж ирдэг болсон л дээ шууд ингээл хөмсгөнийхөө дээдлэлт ингээл ээжийнхээ нэрийг шивүүлэх гэсэн юм том байл.
Тиймэрхүү юмэрхүү. Гэхдээ тийм юм дэм шүү дээ. Гэхдээ ил шивээс л хийх гэдэг болцсон байлээ хөөхдүүд. Эхлээд доторхоо дүүрэгч тэгээд гадагшаага хийлгээл гэж хэлээ. Окей. Тэгээ ер нь гэхдээ одоо ингээд битүүрх сонирхолтой хүмүүс амар их болцсон шүү дээ. Зөв шууд одоо ингээд нэг гарыг гайгүй үнээр хийгээд өччих гэдэг ч юм уу те. Гайгүй үн гэдэг зүйлд бас амар яагаад байгаа шүү дээ. Нэг энэ дээрээ шивүүлж байгаа бол тохирсон зардлаа те. Төлөөд шивээснийхаа салон дээр очиод хийлгэсэн ер нь зүгээр шүү дээ. Тэгэл яах вэ тэгээд яг тийм ингээд нэг угаасаа хүн ингээд мэддэгдэн шүү дээ. Орж ирэл нэг ингээд юу ч хамаагүй хийлгэцгээл нэг газ шивээстэй болчих гол лээ. Тэр мэддэгдвэл тэгэл fucked up. Зүгээр хийхгүйгээр явуулах. Яг ч хийх хэрэгтэй юм бэ? Алдсан шүү дээ. Окей. За одоо чи дахиад хийлгэн гэж бодсон шивээс юу вэ? За дахиад хийлгэе гэж бодож байгаа шивээс үү? Зөндөө шивээс юм да. Би одоо ер нь тэгэл нуруугаа хийгээд 2 шил бийгэл болд юм гэж бодож байгаа. Нуруунд дээрээ би нэг тийм сэтгцэн имлэгийн газрын зураг шивлээ. Газрын зураг шүргийн сэтгцэн имлэг. Имлэгийн хөргөө. Имлэгийн байшин Тийм юм уу? байшингийн. Яагаад яг байсан байш. Тэр Арпан гэдэг кино байдаг шүү дээ. Тэр кинонд дэр гардаг сэтгцэн имлэг чинь 200-аад галзуу өвчтөн зэрэг шатаж өгсөн байхгүй. Тэрийг тэ өөр дөрөв шивүүлэх хийх хүсэж байгаа юм уу? Тийм, тэнд нэг надад юм төрсөн. За. Өөр тэгээд шилбэн дээр юу шивлээ? Ер нь тэгэл одоо чи бүр ингээд тэтгэвртэй шивээснээс гарах гэж байгаа юм. Өө мэдгүй тэгэл цаашаа явах үлгүүд одоо болохгүй эднэр дээрээ тэгэл дахиад шивэл хаваар юм болол явна шүү дээ. Юу ч хийж болно шүү дээ. Тэгэл одоо амар харамсдаг шивээс гэж байх уу? Харамсдаг шивээс үү? Харамсдаг шивээс нэг ч байхгүй. Би ингээд анх юу ч мэдэхгүй нэг гөрүүл шивүүлсэн тэгэл тэрэн сүлдээ утга учрал болсон ба шүү дээ. Анхны гөрүүл шивүүлсэнтэй холбоотойгоор чамайг гөрүүл гэдэг болсон. Ер нь тэгэл 4-р ангиас хойш бүхэл хүмүүс намайг гөрүүл гэсэн. Манай гэрээтэй байсан бол хилэнцээ гэдэг нэртэй байх байсан байж магадгүй. Мэдгүй харин хүмүүс л намайг тэгж байгаа ш. Тийм ч тэгэл тийм л үү. Окей. Тэгэл сүулдэ яах вэ? Ингээ явсараа гүрлээ эсрэг нэрийг гүрлж хэлээ гэж бодлоо. Тэгээ нэмээс ч өөрөө хүмүүстэй гүрлэл гэсэн дараа нь юм балаа нэр биш болчихвол. Тэгэхээр тэгэл чиний юу амьдралын ихэнх үед юу чинь шивээстэй холбоотой юм шүү дээ. Тэгтээ угаасаа шивээсэнд дуртай, шивээсэнд хайртай. Яагаад? Өөрөө хүссэн тэр үзэл бодлыг буулгаж байгаа байхгүй яг өөр тэр хүн хараад те энэ юу юм гэхэд нүур бардам хэлчихээр энэ бол тийм ийм юм. Тэгэл хүмүүс намайг асуудаг л даасан чи энэ яагаад Есүс Будда хоёрыг зэрэг шивцэн нэг тийм балаа юм асуудаг хүмүүс байж шít. Яагаад зэрэг шивж болдгоо. Зүгээр би энэ хоёрыг хоёулангийн сайн залуу гэж боддог. Нэг үед хамт амьдарч байсан бол дайдахгүй л гэж боддог ямар ч байсан. Окей. За баярлалаа манай нэвтрүүлэгт оролцсонд. Тэгээд оролцохыг хүсэж байгаа залуучууд авах юм бол манай Volume Plus руу хандаарай. Тэгээд шивээснийхээ зургийг явуулаарай. Тэгээ хүрэлцэн ирсэнд баярлалаа. Зүр.